Жижиг галтгоон заавал хийх 5 шүгэний шийдэл. Энгийн доод шүгээ хийлгүй. Оронд нь шуруулгатай шүгээ хийж, хаяг тав зэрэгээ төрөлжүүлэн хийгээд илүү цэвэрхэн эвцэгтэй байлуулаарай. Хин шүү сорогчийг оруулсан 2 шүгээ хийж, нэг талд нь хоолны амтлагчаа хийж, нөгөө талд нь нүхтэй самбар суулгаад жижиг зүйлсээ эвцэгтэй өлгөж, дээд хэсэгт нь хэрэглэгддэггүй зүйлсээ хадгалах боломжтой. 3 дугаартуурын доорх зайг ер нь ашигладаггүй шүү дээ. Тэгвэл 2 давхар татдаг тавир хийж хөл эд хэрэгслийн авч тавихад хялбар болж багтаамжт илүү сайжирна. 4-т булангийн шүүгэнд хаалга хийлгүй. Дотор талд нь татдаг тавир хийснээр булангийн эсэгч тэмээ өргөдөхгүй. Хажууд нь жижиг дугуйтай тэрэг байрлуулж ноо жимсний тавир болгосноор хадгалах зайч илүү ихсэн. Ил бөгнөр замраагүй харагддаг жижиг зүйлс дахин санаагтай зоохгүй. Тав төрөгчийг баруун тийш шилжүүл захиалгын шүүгээтэй хослуулна. Энэ зайд нь галгооны эрхсэл болон том цавтай хүнс бүгд багтана. Шүүгээний тавирыг 15 см хойшлуулж өргөчийг хаалгатай шүүгээтэй хийснээр чипс гэх мэт хураа хүнсээ энд хийж илүү зэгцтэй хадгалах боломжтой. Жижиг галгооны багтаамжийг нэмэгдүүлэх гайхалтай шийдэл.